lasciato Nakhon adesso stiamo pedalando verso nord. 10 giorni arriveremo a Chiang Mai. За бид хоёр сая энэ явжсэн чинь хөөхөн моднууд харагдахгүй юу? Тэгсэн чинь eucalyptus гэд нөгөө амин тос энэ төр хийсэн байдаг мод байдаг да. Тэгсэн чинь тэр мод ийм мод идэг юм байна. Анх удаа харлаа. Австралийн ихэнх модны ийм eucalyptus гэдэг гинэ. Нэг тийм нарийнхан өндөр хүртлөө ийм цайвар ногоон навчтай юм байна. Тэгээ энэ навчийг ингээд үнэрлээд үзэхэр нэр үнэр байна. Сүний. Энэ цаатлах нь бүгдөө sugar. Canna di zucchero. Монголоор эн чинь нишинг баха. Нишинг нөгөө дотроос нь сахар гаргаж авдаг. Тэгэл эсвэл эднэр их сахар хэрэглэдэг юм уу? Бүх юм сахартай. За бит хоёр амарж байна. Тэгсэн чинь одоо чинь энэ Таиландын төв хэсэгт ороод ирсэн явж байгаа модны тоос нөгөө Эрдэнэний мод хоёр ч алга болсон. Оронд нь ийм чихрийн нишинг хаасайг үтэрсэн байт юм. Арай өөр бол явчлаа шүү. Тэгээ сая тийш энийг ах сонио Монголд нэг калибр мэлэг гэдэг л урт буу гэдэг шиг нэг тийм урт буу шиг юм ингээд ийм хоёр талд нь сэлэм шиг юм хийцэн сони юм аваад сони юм жоохон яа. Тэгээд энэ өчигдрийн буусан буудлын юуг нь оноо ревюг нь бичиж өчигдрийн буусан буудлын жоохон аашгүй газар байсан. Манай доо багтахгүй. Тэгээ одоо гомдлоо хичээд дуусгаар нь бит хоёр цаашаа явна да. Өнөөдөр бодвол хийдэд л хонох юм шиг байна да. Хийдэд хонохоор нохоо ихтэй жоох ядаргаат идэв юм аа. Хамаг нөгөө гудамжны нохоонууд нь хийдэд очсон. Тэнд нөгөө хүн амьтантай хоол ундтай болохоор тэгээ шүн унтуулахгүй хуцаад байдаг байхгүй юу. Тэгээ бас цагдаагийн газар хонж болдог. Тэгээ тэнд нь хонж үзгүүл гэдэг байна. Гэхдээ яг сайн мэдгүй л. За тэгээ явж байгаа шийдэцгээе. За энд ер нь ийм айл болох урдааны хөөх юм жижиг мини марч юм ажиллуулчт юм лээ. Энэ бол гэхдээ хамаагүй цэвэрхэн ажилласан хүмүүсийн ажилладаг мини март байна гэдэг. За тэр болохоор бензин байж байна. Ингээс ахаад бензиний зарч байна. Энд хийх газар нь явтлаа тайлт юм. Одоо жишээ нь ингээд дэлгүүрлөө нь авах батлаа байдаг. Кемпинг газартаа ирлээ. За нэлийн том асуудал боллоо. Яасан бэ гэсэн чинь бит хоёр нааш цамда дрон нисгсээр байгаа. Тэгээд иржил харанхуй болсон байхгүй юу? Тэгээ яг энэ кемпийн үүдээр орж тэгсэн чинь үүдөөс нэг нохой гүйж ирээд тэгээ би угаасаа нохоноос амар айдаг. Тэгээ дээрэс нь өнөөдөр өдөржингөө бит хоёр ер нь бол нохоонд хөөгцсөн байхгүй юу? Энэ төв хэсгийнхэн Таиланд энэ хаваар ер нь айгүйх пэрэмтэй тэгээд аюух нохоотой юм байна. Тэгээд тэр нохоонууд нь ядж яхад нь амар итгэвтэй бит хоёрын араас бүр хөөж гүүгээд байна. Тэгээ би угаасаа өдөржингөө амар стресстэй байж байгаа. Сая яг энэ кемпийн үүдээр орж исэн чинь энэ кемпийнхэн нэг том цагаан нохоонор бит хоёр лөө гүүж ирээд буужингууд угаасаа нохоо нэг дайрдаг байхгүй. Тэгэхээр дайрхан ч уг нь дайраагүй л дээ. Тэгээд ирээд Фэдигийн хүлийн долоогоо тэг Фэд наваа наана зогсоо чамайг зүгээр долоох ч байгаа. Тэг би ч угаасаа долоох хүртэл айд болохоор ойрлоод гүүгээд нөгөө нохоо намайг дагаж гүүгээд тэгээ сүулдэ би ч бүр айгаа зүрх мөрөх сорин болоо тэгээ уйлаад сая тэнд бахаа сууж уйллаа. Тэгээд гисэн чи кемпийнхэн хүн зэл санаа зовоод тэгээ өнөөдөр бит хоёрыг кемпт үнгүү хонуулна гэсэн. Тэгээ дээрээс нь оройны хоол хийж өгнө. Өглөөний хоолоос өгнө гэсэн. Яа?
breakfast. Баярлалаа миний яриа. Тэгээ кампийнхаа ахыг ч баярлалаа. Уг нь залвал яг ч эдний нохооноос ч биш. Угаасаа би өдөржингөө нохооноос айж баах стрессээр агаад. Яг энэний нааш орж ирэхийн өмнө бас нэг хоёр амар нохоонд хөөгдөд. Тэгээ тэр хоёр нохоо бүр зогсохгүй заяа. Бараг хөлнөөс ирж барих нь холгүй. Тэгээд би бүр угаасаа яг уйлахын даваан дээр явжсэн байхгүй юу. Тэгсэн чинь сая эдний нохоо гүүж ирээд тэгээд яг бүр эцэстээ тулаад баахан уйлж авлаа. Тэгээ яг уйслахаа хүчинд нэг өдөр өнгөөл хонохоор боллоо доо. Тэгээд жоохон халуун л байна. Тэгээ манай хүн энд майхнаа босгоод ороо засаж байна. Тэгээ одоо сайхан ормороо засчаад мусанд орж идэг. Ах хоол өгөх хаа. Yeah. Is it the food? Or is it the owner? За өчигдөр нөгөө намайг уйлуулдаг гар чи энд явж байна. Ой. Би. Энд энэ модонд юутай гэсэн. Зүгийтэй энэ ажилтны өчигдөр зүгийнд хатгуулсан гээд нүдэн бүр амар хавтсан юмсан. За тэгээд бид хоёр сайхан унтаад бослоо. Гомохоо хуцахгүй дахиа махаа донгодохгүй өнөө өглөө л ч гоё л. Тэгэхгүй болохоор энд чи ихэнх газар нь дахиатай. Өглөө босохоор дахиад донгодоо ерөөс унтуулдаг. Аим ядаргатай. Тэндээ эднийхээ юм гол молт юм л дээ. Нууртай юм жижиг. Загас байж сэлж мэлж болно гэсэн. Ийм хөрхөн кемпинг байна. Манай хөрхөн мэхэн байна. Buongiorno. Questo è il nuovo bagno del campeggio in cui siamo stati. Sotto le stelle. Immerso nella natura. Vero? Wow. Okay. It's enough, babe. Mushrooms prawn. Потата шүшүүл юм байна. Яг жижигхэн сан барахад орсноос биш. За тэгээ спорт гэн энэ бол ялцчих спорт гэсэн. Тэс яг потата. Yeah. It's one of the most delicious I had, I think. Nice, yeah. Энэ кампинг эзнийх нь ээж нь хийсэн гинэ. Өстой гоё. Abbiamo già trascorso 4 giorni per strada dopo aver preso il treno e adesso siamo in un'allerta meteo. Il tifone Kajiki si sta battendo sulla Thailandia, quasi dove siamo noi. Speriamo di non essere colpiti. Ieri sera abbiamo dormito in una scuola. Stamattina ci siamo alzati presto, prima che gli studenti arrivassero. Il viaggio in bici è quasi giunto al termine. За энэ залуу энэ надад заавал энэ чихрийн нишинг үзүүлнэ нэ. Тэгээ энэ замын хажууд зогсоод энэ ургацсан байгаа энэ чихрийн нишингнээс л нэгийг таслаад аваад хүндэн загнуулах үү те. Эзэн нэрээ. Too early. Maybe. Энэ нэрээ жижигхан болохоор чихрийн нэрээ гараагүй л байгаа юм шиг. Энэ зарим амар том. Мангар бүдүү. Энэ цаатлынх нь бол эвлэн шишил юм шиг байна. Гэтэ сонио хатцсан л юм байна. Яагаад энийг хатцсан? Бол энэ this one is same, yeah. Энэ бол чихрийн нишин. Хаас. Okay, what's going on? Энэ жижиг нь болоог байсан гинэ. Томыг авмаар идэг. Тэгэхээр томыг нь таслах юм битээ шүү дээ. Тийм. Том хотоо эрттэй юм байхгүй юм чинь. Гэсэн чи одоо гоо нэг л гинэ. Авч өгч чадаагүй ч.
I tried. Poor guy. Тэгэхээр Суката гэдэг хотод ирээд тэгээд гэхдээ тэр хотынх нь яг нөгөө түүхэн хот байдаг хэсэгт нь байгаа байхгүй юу? Байрлаж байгаа. Тэгээд яг тэр Суката гэдэг шинэ хот нь болохоор эндээс арай жоохон зайтай юм лээ. Тэгээд энэ хуучны хот нь болохоор ийм хуучны 13 14 дугаар зууны ийм одоо барилга байгууламжуудтай. Тэгсэн хэрнээ тэрнийх нь хажуугаар бас буудал хоолны газар гэдэг юмнуудтай айгу гоё тохиолдол амар гоё газар. Нэг хүний энэ хэсэг нь ороход энэ төв хэсгийнх нь билет нь болохоор 20,000 төгрөг 200 баат. Тэгээд энээс гадна дахиад дөрвөн талд нь дөрвөн өөр тэднэр нь бас тус тустай юм. Ойр хавар нь хүмүүс дандаа дугуйт явдаг юм лээ. Хаасайг дугуйны туристтэй. Тэгээд тэр энэ юуных нь 20 бат. Was it 20 бат яа? Тэг 20 бат гэсэн. Тэгээд дугуйных нь entrance нь 10 бат. Тэгэхээр аюу гоё. Энэ зам амнаа гоё. Тэнд сая өгөн зөндөө дугуйт хүмүүс. Look at this. Stasera abbiamo chiesto ospitalità a un tizio lungo la strada che c'è un ristorante e delle stanze, stiamo campeggiando lì e c'ha una farm di rane. Che cosa strana. Queste sono tutte vasche piene di rane. Una cosa stranissima. Noi abbiamo piazzato la tenda qui, speriamo che le rane non gracchino stanotte e speriamo che non piova, perché lì davanti sembra un po' nuvoloso. Stamattina ci siamo svegliati con tutto il pavimento della tenda bagnato. Eccoci. Materassini bagnati, tutto bagnato. Il suolo è completamente zuppo dalla pioggia degli scorsi giorni. Quindi oggi bisogna asciugare tutto lungo la strada. Sembra che le macchine non passino, le moto e le biciclette sono ok. Ecco tutte le macchine ferme. Vediamo cos'è successo. Crap. Ja, kom hier. Popcorn crap. Giornataccia per questi ragazzi. Praticamente dato l'incidente per strada non c'è nessuno. Siamo solo noi. За ингээд 100 км яваад Чангмай орлоо. Чигтэр хоёр 70-80 гээд 100-д яваад. Орчныг Ли гэдэг хотод болсон. Тэр өглөө гараад одоо 25 км болсон байна. Finalmente siamo arrivati a Chiang Mai. Il traffico è davvero una merda. Ci
Ci sono tantissime macchine. Stanotte sta sulla soglia, prende a tutti la stella.